За жил болгоны 3 сарын 15-ны өдөр хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болгон зохион байгуулагддаг. За энэ удаад бол одоо аюулгүй бараа бүтээгдэхүүн гэсэн сэдвт өдөрлөхийг бол одоо аймгийн засаг даргын хамгийн газар за хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгээс бол одоо хамтран зохион байгуулж байна. Страна газрын хууль эрх зүйн дараа бөгөөд шудраг мөрсдөө хэрэгжүүлж байгаа газрын улсын албан цаагч Кан Зоригтыг өрнөжлөе. Хэрэглэгчийн эрх гэдэг хүн болгон одоо хэрэглэгч. Тэгээ энэ хэрэглэгчийн эрхийн асуудал дэлхийд хаан 1962 оноос энэ хэрэглэгчийн эрхийн түгээмэл тунхаглалын асуудал бол яригдж ирсэн. За манай улсын хувьд бол 2003 оноос хойш хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг анх баталснараа энэ хэрэглэгч гэдэг зүйлийг анх хууль хэрэгцээ орчин бүрдэж ингэж гарч ирсэн ийм төвхтэй. За манай аймгийн хэмжээнд бол за аймгийн засаг даргын 2017 оны захирамжаар за хэрэглэгчийн эрхийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ орон тооны бас салбар зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа. За энэ байгууллага бол энэ орон тооны бас салбар зөвлөлд бол орон нутгийн хэмжээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжлийг хамгуулж ажиллах. За дээрээс нь үндэсний хөтөлбөрийн хэрэгжлийг хангаж ажиллах дээр одоо зохион байгуулалтын арга хэмжээг авч ингэж ажилладаг. За нэг талаасаа бол төрийн байгууллага энэ хэрэглэгчийн эрхийн чиглэлээр одоо хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх. За зохион байгуулалтын арга хэмжээ авах одоо нэг тал байх боловч одоо нөгөө талаасаа хэрэглэгчид маань өөрсдөө одоо хэрэглээний боловсролыг эзэмших энэ чиглэл дээр илүү хариуцлагатай хандах тал нь бол илүү одоо ач холбогдолтой юм гэж бид үздэг. За энэ утгаараа 2019 оны төлөвлөгөөг бол одоо бид яг хэрэглэгчийн хэрэглээний боловсрол олгох чиглэлээр илүү төлөвлөгөө анхаарч төлөвлөгөөгөө боловсруулж ингэж ажилласан байгаа. За өнөөдөр 3 дугаар сарын 15-ны өдөр байгаа. Тийм 3 дугаар сарын 15-ны өдрийг жил бүрийн энэ өдрийг одоо дэлхийн нийтээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр гэж одоо дэлхийн нийтээр тэмдэглэдэг. За тэгээд энэ өдрийг тохиолдуулаад одоо энэ олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын төв нь болохоор Англи улсын Лондон хотод төвтэй ийм олон улсын байгууллага. Энэ одоо байгууллагаас маань жил болгон одоо тодорхой уриалга гаргадаг сэдвийн дор. За тэр уриалгын хүрээнд бүх одоо гишүүн улс орнууд нь одоо энэ арга хэмжээг бол өргөн дэлгэр тэмдэглэдэг. За манай аймгийн тухай гэх юм бол 2010 оноос эхлээд жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг бас мөн одоо энэ олон улсын байгууллагаас гаргасан уриалга за мөн одоо засгийн газараас дэвшүүлсэн энэ оны тухай гэх юм бол иргэн төвтэй төрийн үйлчилгээ за шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас бас 2019 оныг болохоор хариуцлагатай хэрэглэгчийн эрхийн жил гэж ингэж зарласан. За энэ одоо уриалга энэ одоо зарласан зорилтуудын хүрээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдрөө тохиолдуулаад бид нар аймгийн хэмжээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. За энэ өдөрлөгийг зохион байгуулахад аймгийн засаг даргын дэргэд энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөлгээд хуулийн хэлцээний дараагаар ахлуулсан энэ зөвлөдөг. За энэ зөвлөл хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэгээд төрийн бус байгууллагатай хамтраад зохион байгуулж байна. Одоо нэг ингэн шийдэлд наавчлаас Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдрөөр Орхон аймгийн засаг даргын хамгийн газар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг нэгдсэн үндэсний төрийн бус байгууллага хамтран аюулгүй ухаалаг бараа бүтээгдэхүүн сэдвүүд өдөрлөгийг зохион байгуулж аймгийн засаг даргын дэргэдэг хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах орон тооны бус салбар зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланд танилцууллаа. Хүн захим орчинд хүүхдийн эрхийг хамгаалъя, аюулгүй ухаалаг хэрэглээс сэдвэд лекцийг хүний хөгжил академийн захирал Амар Баясгалан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад уншиж мэдээлэл өглөө. хэдэн саяны нэгийг авч байгаа хгүй да. Тэдгээр авч чадахгүй цаашаа тэр ерөөсөө тэр сайн мөн мэдээлэл бол багч. Дандаа ясна. Сайн мэдээлэл хамгийн сайн шүү дээ. Эмэгтэйчүүдийн нэг юм бацдаг гэдэг чинь юу бацдаг гэдэг юм. Эмэгтэйчүүд нэг юм бацдаг гэдэг чинь. Тийм сайн. Юу гэрэ?
яа хав бацдаг гэж байна. Юу бацдаг юм? Хав бацдаг. Энэ сайн бацдаг юм уу? Муу юм бацдаг юм уу? Яна ямар хэмээн бэ? Тэгэхээр энэ цочоо аавч бацлаа хүүхдүүд ясмэн. Бацлаа хүүхдүүд нь том болоо бас хүүхдээ болон тэний хүүхдээ ясмэн. Бацлаа. Удмаар ясмэн. Бацаач юм. Тэгвэл өнөөдөр танаас гээд мэдээллийн хэрэглэгч гэдэг утгаараа чиг цэвэр мэдээлэлүүд ясмэн. Авдаг уу? Цэвэр мэдээллийг авах энэ одоо эерэг мэдээлэл авах энэ тал эерэг бодол төрөд хараа амарч эерэг үг гарна эерэг үг гараад хараа энэ үйлч эерэг болно үйлч эерэг болохоор үрдүн чинь эерэг болно үрдүн чинь эерэг болохоор яах вэ ирээдүйн үр хүүхдүүдийн чинь азан хүртэл яах вэ эерэг болоо өнөөдрөөс бүгдээ бүх орчиндөө эерэг болоё. Тэгэхээр бид нар хэрэглэгч гэхээр бид нар эд бараа материал одоо хүнсний зүйлийг хэрэглэдэг байна. Гэтэл бид нар өөрсдөө хэлж нөгөө мэдээллийн хэрэглэгч байна гэдгээс тооцоолоо. Бид нар мэдээллийн хэрэглэгч таахгүй. Дэлхийд дээр өнөөдөр жилдээ өдөртөө нэг 4 тэрбум мэдээлэл гардаг. Одоо за 400 тэрбум мэдээлэл гардаг сонссон юм. Тэгэхээр тэр мэдээлэлс бид нар тань юу гэхээр нөгөө мэдээллийн хэрэглэгч юм бол бид нар мэдээлэл сонгох эрхчлэл биднэрт байгаа. Мэдээж мэдээллүүдийн одоо сая нэг хүүхдүүдээс ингээд асуугаад ярилцсахад бол хүүхдүүд мэдж байна. Хүүхдүүдийн хөвтөр ерөөс бүх мэдээллийн болоод одоо кино тийм ээ мэдээлэл хэрэгсэл мэдээллийн 70-80% сөрөг мэдээлэл юм. А бид нар сөргийг аваад байгаа учраас бид нар нөгөө мэдээлэл хэрэгчлэг эдлэхгүй байгаа. Бид нар хэрэгчлээтэй. Тэгэхээр бид нар сайн мэдээллийг авах хэрэгчлээ. Тэрийг одоо хэрэгчлэг эдлэх хэрэгтэй байна. Тэгэхээр өнөөдөр миний ярьсан зүйл бол ер нь бол хүн буруул мэдээллийн хэрэглэгч юм байна. А бид нар жишээл хувцас аваад хэрэглэхдээ бид нар дандаа өнгөд одоо шин өөртөө таалагдсан брэнд гэдэг шүү дээ. А тэрнтэй адилхан бид нар мэдээллийн хэрэглэгч бол бид магадгүй цоо шин тийм ээ брэнд одоо үнэхээр сайн сайхан одоо тийм гоё мэдээлэл бид нар авах хэрэгтэй. Яг одоо хэрэглэгч гэдэг утгаараа. Энийг тооны дэрлээ. За хүүхдүүд маань нэгэд хэрэглээж авч байгаа харилцаа амьдрал нь хүүхдүүдээс ямар чиглэл хандлага үзэж байна. Хүүхдүүд энийг маш сайн ойлголоо. Маш сайн ойлгосон. Бид нар чинь мэдээллийг зөвхөн мэдээллийн боол биш, мэдээллийн хэрэглэгч юм байна гэдэг маш сайн ойлгосон. Тэгэхээр бас ямар нэгэн сөрөг зүйлээс өөрийгөө татан авах нэгт гаргалгаа хийж байгаа шүү дээ. Тийм. Сөрөг зүйл сатаах бол ерөөсөө тэрнээс одоо нөгөө өөрийнхөө эрхчлөөгөө эдлэхгүй сөрөг зүйлээс өөрийгөө татан авах гаргал бол тэрийг өнцлөө харьцахгүй орох гэж байгаа. Жишээлбэл хүмүүс одоо яадаг тэр одоо нэг өөрт нь хэрэггүй зүйл байхад одоо газар хөвж байхад бол авдаггүй шүү дээ. Яг тийм болгож байгаа. Энэ бол өөрийгөө авах гарсан. За тэгэхээр хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нөгөө одоо өдөрлөгөөр манай Орхон аймагт үйлчлэгээ явуулдаг. За газрууд маань бол үзэсгэлэнгээ гаргасан байна. За өнөөдрийн энд бол одоо махан бүтээгдэхүүн болон хям за одооны махаар одоо үйлчлэгээ явуулдаг байгууллагууд болон за гурилан бүтээгдэхүүн за мөн эмийн бөөний төвийн үзэсгэлэн гаргасан байна. За тэгэхээр энэхүү байгууллагууд маань одоо хэрхэн хэрэглэгчтэй дээдлж одоо ямар бүтээгдэхүүн үйл ажиллагаа явуулж байгаа талаар одоо дараах удирдлагуудаар уулзъя. Хэрэглэгчдийн эрх ашигын албаны хувьд нэгэн тэмдэглүүлэгчтэй өдөр болж байна. Энэ тэмдэглэл өдрөөр бид нар бэлэн бүтээгдэхүүн буюу өөрсдийнхөө нэрэл заншнаар бэлэн бүтээгдэхүүн буюу адууны чанаад утцсан байдаг бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Хитай тэгээд адууны чанж утсан годон зэргээр оролцож байна. За манайх болохоор хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах талаас хөвчлийн ер нь санал гомдол. За дээрэс нь манай бүтээгдэхүүний хамгийн гол нь чанарыг сайжруулах талаар хэрэглэгчдийн ирж байгаа мэдээлэл, санал, шүүмж, талархал зэрэг маш нээлттэй хүлээж авдаг. Бүгднгийн ер нь их нээлттэй хүлээж авдаг. За тэгээд хэрэглэгчтэй хандаж хэлэхэд нээлттэй хүлээж авдаг 2 дугаараа 9431 6328, 9432 6328 энэ 2 дугаараар та манай бүтээгдэхүүний бүхэл талын мэдээлэл, санал, бодол, шүүмжлэл, талархал бүгднийг нэрвэлэх боломжтой. Бид нар бүгдэн дээр нь маш их нээлттэй хандаж үйл ажиллагаа сайжруулах зорилгоор хэрэглэгчдийнхээ сэтгэл хангамжийг дээшлүүлэх зорилгоор бүгднийг нээлттэй хүлээж авдаг шүү гэж хэлмээр байна. Орхон аймгийнхаа хэрэглэгчдийн одоо хэрэглэгчдэд дээдлсэн
хамт олон манайхаа мэдээлэлд түншээр 2 дахь удаага шалгараад байж байна. Энэ нь бол биднийг одоо Орхон аймгийн хөдөлмөрчид буюу хэрэглэгчид маань одоо за Эрдэнэс цэвэр ус буюу Айко цэвэр усаар маань одоо аль хэдийн таньдаг болсон байгаа. Манайх бол гүний усыг одоо стандартын шаардлага хангасан үйлдвэрээр одоо шүүгээд боловсруулад одоо ингээд Эрдэнэтийнхээ хэрэгцээнд гаргадаг. Ер нь хэрэглэгчдэд бид нар найдвартай стандартын шаардлага хангасан ийм бүтээгдэхүүнээр л хангахыг эрмэлзэл болгоод зорилго болгож ажиллаж явдаг та. Гол нь хэрэглэгч хаан гэдэг утгаар бид нар бол хэрэглэгчдэд эдэлж ажилладаг. Өнөөдөр энэ үйл ажиллагаанд одоо хэрэглэгчдэд хамтлагаа явууллаа. Махан бүтээгдэхүүн хямныхаа чиглэлээр бүтээгдэхүүнийхээ махыг бол бид нар өөрсдийнхөө хүчээр хөвсгөл аранга булган гих мэт одоо уул уурхай хөгжөөгөө газраас ерөнхийд нь мал махаа бэлтгэж одоо энэ Эрдэнэтэд байдаг эрдмийт болон 5 эрдэнэ худалдааны төвөдөр нядлуулж авдаг байгаа. Махын одоо зарим хүүхэлдэйн цэцэрлэгүүдэд махаа бэлтгэх нийлүүлж байгаа. Манайх Цэхүр төмөр гэдэг компани эмийн бөөний худалдаа явуулдаг компани байгаа. Тэгээ Эрдэнэт хотод одоо үүсгэн байгууллагатад үйл ажиллагаа явуулаад одоо 4 жил болж байгаа. Тэгээ сүүлийн жилүүдэд болохоор зэрэг одоо хэрэглэгчтэй илүү ойр байх үүднээс харилцагч байгууллагуудаагаа хамтраад одоо нэг витамины хямдралтай худалдаа явуулдаг байгаа. Тэгээд яг энэ дээр л энэ үйл ажиллагаанд болохоор зэрэг нэг хэрэглэгчтэй илүү ойрхон байх, хэрэглэгчтэй илүү мэдээлэл өгөх зорилгоор нэг Английн одоо нэг албан ёсоор оруулж ирдэг Netrosaid компани болон Болгарын Portex компанийнхаа витаминуудыг танилцуулахаар гарч ирсэн байгаа. Тэгээ одоо яг хаврын улирал болж байна. Одоо хавар хүмүүсэд ядаргааны улирал болно. Одоо витаминжуулалт гэл ингээл хаасаагүй эхэлж байгаа. Тэгэхээр тэр журмаараа бас тэ энэ хэрэглэгчтэй илүү ойр байх илүү боломжийн одоо үнэтэй тийм байгаар гарч ирсэн байгаа. Хямдралтай худалдаагаар гарч ирсэн. Тэгээ бас танилцуулах бүтээгдэхүүнүүдэд танилцуулах гарч ирсэн байна. Энэ өдрийн хэрэглэгчдийн 34 жилийн баярын мэндийг та бүхэнд явуулж хүргэе. Манайх бол цагаан ихтгэлд хэрэглэгчтэй бол хүнс нарийн бовны чиглэлээр бол өгдөг. Өгдөг манайх бол байгууллагатад бол 17-8 жил үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа. Нэр төлөв нь гэхэд бол жигмэгийн төрөл, тосон чансан, хөөмөл, талхны төрөл гэсэн ерөнхий хэрэглэгчтэй бол өдөр болгон шинэ бүтээгдэхүүн бол өгөхийг бол эрмэлзэлдэг. Гол зорилго нь бол тийм. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах энэхүү өдөр 2018 оны хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага, хэрэглэгчдэд хүндлэгдсэн төрийн түшээ, хэрэглэгчийн ихтгэлт бизнесэн, хэрэглэгчийн анд ган үзэгтэн, хүндэт тэмдэг шагналуудыг Орхон аймгийн засаг дарга Батлууд, аймгийн засаг даргын тамган газрын хууль эрхцэн элцийн дарга Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч, орон тооны бус салбар зөвлөлийн дарга Ган Зориг, Орхон аймгийн орон тооны бус салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Батчаргал болон орон тооны бус салбар зөвлөлийн гишүүд гардуулан өгч баяр хүргэлээ. Эмчилгээ үйлчилгээнд сүүлийн торон төгөрөмж ажлыг иргэдэд сэтгэл хангамжийн таатай өдөр түвшин үйлчилгээ үзүүлж байгаа. Синан цагтаа ганшуг компани ганшуг шүдгийн хамтлагаа Хандвал компани 2000 оноос хойш тасралт үйл ажиллагаа эмнэлэг 10 жилдээ жил 180 тонн нарийн савн байна. Хэрэгцээ үйлдвэрлэлийг Орхон аймгийн бус нутгуудад бүтээгдэхүүнээ борлуулах, татвар шилтгэлийн үлдээдэлгүй чанарын стандартын шаардлагасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг ажиллаж байгаа. Ариун бол цагтаа их хандвал компани хамтлагаа 2018 оны найдвартай түнш байгууллагаар тодорж байна. Баяргийн Нарангадбук компани гарья чулуутын амралт сам 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж аврах шоуны тэрийг хүлээж чанартай үйлчлэгээ тандуутай дугыг ажиллаж байгаа үеийнхэр цагтаа Нарангадбук компани чулуутын амралт сам ханамтолон 2018 оны найдвартай түнш байгууллагаар тодорж байна. Рачо компани 6 худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан Орхон аймгийн Болгогийн нутаг дэвсгэр байдаг өөрийн байр Эрдэнэс цэвэр усны үйлдвэр. Европ технологиор явган замын хамтгийн үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлээд Баку хугацаанд ажиллаж байгаа. Орхон аймгийн төдиймний зэрэгтэй аймагуудад танигдсан явган замын хамтаг
эрдэнэс айко цэврус бааза бутан ундаа зэрэг бүтээгдэхүүн үйлчлэгээрээ үзүүлж байгаа албан туяа цагтай радио компани эрдэнэс цэврусны үйлдвэр хэрэглэгчийн найдвартай түнш байгуулгаар тодорж байна. Сагт 2018 оны найдвартай түнш байгууллагын тулд дахин талархал илэрхийлье. За баярлалаа. Юу нэмэн нийт эрдэмтчүүдтэй олон улсын хэрэглэгчдийн эрх хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Жил болгоны 3 сарын 15-ны өдөр олон улсын хэрэглэгчдийн эрх хамгаалах өдөр тохиолдог. Энэхүү өдөртөө тохиолдуулж манай Орхон аймгийн хэрэглэгчдийн эрх хамгаалах нийгэмлэг салбар зөвлөлийн маань бүрэлдэхүүнүүд энэхүү арга хэмжээг тэмдэглэж өнгөрүүлж байна. За энэ тэмдэглэж өнгөрүүлж байгаа ажлын хүрээнд бол 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил. За түүний онцлог шинж замун цаашаад хийж хэрэгжүүлэх ажлынхаа бас чиглэлийг гаргаж байгаа гэдэг нь бас баяртай байна. Өнөөдөр Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа олон аж ахуйн нэгж байгууллагууд хуваалцах юм бол Ордо Занх шүү гэж компани, за Имаш хөтний эмнэлэг, за мөн Венс компани гэдэг олон компани аж ахуйн нэгжүүд маань хэрэглэгчдийн эрхийг хамгаалдаг. За мөн хэрэглэгчтэй хаан дөргөмсөн хамт олон гэж шагналыг хүртэж байгаа гэдэг хүн баяртай байна. Мэдээж энэ компаниудыг манай орхинчууд, эрдэмтчүүд бүгдээрээ сайн мэддэг. Тэдний бүтээгдэхүүнийг хэрэгжилж үзсэн, дадсан, замун бас тэдний тэр компаниудаар үйлчлэгээ авдаг ийм компаниуд тодорсон байна. За би ч гэсэн бас хэрэглэгчдийн эрхийг хамгаалах чиглэлээр бас шилдэг төрийн төвшөө гэж шагнал авлаа. Сэтгэл их өндөр байна. Гэхдээ энэ шагнал бол надад илүү их хийх тийм уран зориг өгсөн тийм шагнал байна гэж бодож байна. Тийм учраас бидний цаашдаа хэрэглэгчдийн эрхийг хамгаалах чиглэлээр за эднийхэн хувийн хөгжлийн аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа хамтарч олон тал арга хэмжээ хийж хэрэгжүүлнэ гэж бодож зорж байна. Өнөөдөр бас бидний бас хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэгийнхээ үйл ажиллагааг дэмжиж санхүүжилтийн асуудлыг бас нэмэгдүүлэх талаар бас гаргаж байгаа. Ингэснээрээ бас чанар хүртээмж олон талд үр дүнгууд гарах байх гэж бодож ойлгож байгаа. Цаашлаад бас энэ тал дээр олон талд арга хэмжээг хэрэгжүүлэхэд Орхон аймгийн засаг даргын хуваар нэлээд сайн итгэж чармаат гаргаж ажиллана гэж бодож байна да. Энэ шагналыг авсан учраас илүү хийх хэрэгтэй гэж бас бодож энэ бол үүрэг гэж ойлгож хэлж авч байна. За манай эмнэлэг 1993 онд байгуулагдсан. Тэрнээс хойш 25 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд үйлчилгээндээ чанарын өндөр шаардлага тавьж ажилласан. Гадаад дотоодын тоног төхөөрөмж, эм материалаар, сүүлийн үеийн эм материалаар үйлчилгээг явуулж байгаа. Тэгээ 2012 онд эрхлэгчийн найдвартай түнш байгууллагаар шалгарч исэн. Одоо итгэмжит найдвартай түнш байгууллагаар шалгарч байгаадаа маш их баяртай байна. Манайхан газар тариалан болгоод нөөцс ногооны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тийм үйл ажиллагаа явуулдаг. Орхон зуун хойшоо 2004 оноос үйл ажиллагаагаа эхлээд өдийг хүртээр ингээд доктортой найдвартай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр хэрэглэгчид ер нь хэрвээ хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд ямар ажил хийж зохион байгуулдаг тийм ээ. Хэрэглэгчтэй хамгийн гол нь эрүүл их найдвартай тэр хүмүүсийн сэтгэл цаашаа нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн төлөө бид нэр бас зорж ажилладаг. Тэгээд ийм хүнтэй шагнал авсанд маш их баяртай байна. Тэгэхээр энэ арга хэмжээг тэмдэглэснээр юуны өмнө хэрэглэгчийн эрхийг дэлхийн нийтээрээ бас анхаардаг юм байна. Дэлхийн нийтээрээ хэрэглэгчийн өдөр гэж жишээлбэл хүүхдийн эрхийг хамгаалах бодлого, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдээ байдаг тийм. Тэгвэл хэрэглэгчийн эрхийг хамгаална гэдэг нь бас дэлхийн нийтийн асуудал юм байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгч гэдэг маань ерөөсөө бүх хүн эрэгтэй эмэгтэй гэхгүй, хүүхэд насан туршсан гэхгүй тийм ээ. Бүгд хэрэглэгч. Монголын 3 сая иргэн бүгдээрээ хэрэглэгч. Дэлхийн нийтийн хүн хам бүгдээрээ хэрэглэгч. Энэ утгаар нь яад вөхөр энэ хэрэглэгчийн эрхийг бид нэр хамгаалах ёстой. Яагаад гэвэл бидний хийж байгаа ажил үйлчилгээ гаргаж байгаа тэр бүтээгдэхүүнийг хэрэглэдэг тэр хэрэглэгч байхгүй л өнөөдөр хэн ч орчин тогтнож чадахгүй. Тэр үйлчилгээч явахгүй, бизнесийн үйлчилгээч явахгүй. Энэ утгаараа нэг номерт бид нар явах нөгөө хэрэглэгч хааны дайтыг өргөмжилж үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. За хэрэглэгчийн эрхийг хамгаална гэдэг нь нэг талаас төр засгаас
тийм ээ бодлого гаргаад одоо хууль тогтоомжийг одоо баталж өгөөд хамгаалахаас гадна нөгөө талаас энэ бол ганцхан нэг талын ажил биш. Хэрэглэгч маань өөрөө тэр эрхээ эдлэх хэрэгтэй. Тийм мэдээлэл авах хэрэгээ, сонголтоо зөв хийх эрхээ, дуу хоолойгоо гаргах эрхээ. Энэ одоо хэрэглэгчүүд ер нь 8 төрлийн үндсэн эрх эдэлдэг л дээ. Тэгэхээр энэ бүх эрхээ нэгдүгürt мэддэг байх хэрэгтэй. Энэ эрхээ мэдээ зогсохгүй тэр эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө идэвхтэй оролцох хэрэгтэй. Энэний тулд яах вэ гэхээр суралцах хэрэгтэй. Мэдээллийг зөв мэдээллийг шүүж олж авах хэрэгтэй. Ингээд мэдлэгтэй, мэдээлэлтэй хэрэглэгч бол эрхээ зөрчигдөхөөс урьсан сэргийлж хамгаалах тэр чадвартай болно. Зөвхөн өөрийнхөө биш, гэр бүлийн гишүүдэд эргэн тойрноо, тийм ээ, эрхээ зөрчигдөхөөс хамгаалах болно. Тэгэхээр өнөөдөр хөндлөнгөөс хэрэглэгчийн байгууллагуудаа хоолойгоо гаргаад бүгдийн эрхийг хамгаална гэвэл байхгүй. Тэгэхээр энэ хүн байна шүү дээ. Бид бүгдийн хамтын ажиллагааны үндүнд л бид эрхээ яг эдлэх юм шүү гэдгийг л бас ойлгож энд хариуцлагатаасаа хандаасаа. За тэгээд энэ олон улсын хэрэглэгчийн өдрийг тохиолдуулаад аймгийнхаа нийт хэрэглэгчтэй бас эрүүлийн ажлын амжилт энэ хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсөөрөөж баярын мэндчилгээ төвшүүлээ. Хэрэгслийн шиг хамгаалах нийгмийн дарга хадагтай Батчуун таныг өнөөдөр өрнөрлөе.